Бог Тэнгэрийн чуулган академийн санаачлагаар бүтэв. Сарын 22 нар буцаж байгаа. Өнөөдрийн одоо гал тахилга нь одоо ямар утга учиртай? Өнөөдөр 12 сарын 22-ны галын их тахилах нь нарын ээж гал гэгмийн өөрөө нарын ээжийг хөх толботнуудын галын эрчим сэргээх зан үйл болгодны нэлээд хүндтэй нэлээд их галын дунд онгод тэнгэрүүдийн орц бөөлн дотоос онгодууд болон гаднаас тэнгэрийн улаас нар дэм болж байгаа. Монголчууд одоо галын тахилга гэдгийг одоо хийж ирсэн. Тэгээд түмэн олно ороо одоо гал бурхнаа шүтэж дахиж ирсэн. Тэгээд одоо тэрнтэй холбоотойгоор одоо бид ийм сайхан өдөр одоо өнөөдөр бол одоо ингээд нар буцаж байгаа өдөр. Тэгээд одоо энэ өдөр ингэж галын тахилга хийж байгаад одоо маш их баяртай байна. Мэдээж энэ уул ус одоо тахилга гэж олон янз байдаг. Одоо өрх гэрийн галын тахилга, хангайрхан галын тахилга, галын буулт гэдэг онгод үрдэл өөрсдийнхөө галын буулт дээр буудаг. Одоо 6 сарын 22-нд болох дээр нар одоо буцдаг. Ер нь бол одоо 6 сарын 22-наас 2 сарын 22-наас 6 сарын 22-ын үрдэл бол бүх гал тахилгуудаа одоо уул усаа дахиж эхэлдэг шүү дээ. Тэг болох дээр одоо өнөөдөр болох дээр одоо ямар тахилга гэж хэлэх вэ? Өнөөдрийн галын тахилга зөвхөн би түүхний тахилга биш. Нийт мөнх тэнгэрээс өгсөн зарлиг зааврын дагуу үлдэж байгаа тахилга. Монгол товаргодны минь гал одоо өнөөдөр энэ Монгол товаргоднууд маань хөх толгойнууд бид нар галаа дээдлэхээ мэдхээс галаасаа сатгаа байж орон сууцнд ороод галын айл өрхөөх нь гал нь хамаг отгийн гал үгүй болж энээс болж улс орон ард түмэн нас нэлээ хүндөвтөр байдалд орж байна. Төрөө хүрэл галаа тагч чадхаа байлаа шүү дээ. Тэгэхээр энэ гал нийт монголчуудын энэ галын тахилга болно да. Монголчууд одоо галын тахилга одоо гал бурхнаасаа одоо эрчим энерги авч одоо эрт үедээ ч гэсэн ах トゥ хамаатан садангаараа одоо гал бурхнаа дахиж гал бурхандаа залбирч мөргөж одоо галын бурхчуудаа баярлуулж одоо ингэж явж ирсэн. Галын тахилга гэдэг бол одоо хамаг атаачдөө хэл ам хамаг юмнаас хаасан сайн сайхан хамаг үлийг л одоо дэлгэрүүлэх тийм л сайхан галаас бол маш их эрчим энерги авдаг маш их сайхан эдээ. Энэ зөвхөн бид бүхний үйл биш. Нийт хөх толботон монголчуудын маань галын тахилгын үйл болно.
Сүүлийн үеийн залуучууд маань гал руугаа одоо гэлгар ууданда одоо нүүрсээ хийж идэг, галынхаа өмнө хийж идэг, хог нөвш одоо оргож сүү хүртэл өргөж идэг. Энэ гал тахилга одоо тиймэрхүү зүйлүүд хийж болт юм уу? Гал голомтой одоо зарим хүмүүс нь бол гал голом сэвтээд ийн гэдэг. Тэгсэн мөртөө тэр сэвтэж байгаа зүйл дээр өөртөө юм хийгээд идэг. Тэр нь одоо галыг тахва таныг жаваа. Энэ улс үндэстэн болгон өөртөө агуулсан зан заншлын сайхан үйл үүдтэй. Да ялангуяа монголчууд гал гэдгийг ариун дээд шүтэн гэж бодож ирсэн. Өвөг дээдсээс мань хулаад гал голомт гэдэг энэ сэвтэж болохгүй нэгэн сайхан зан үйл байгаа. За ойлголт юм ба. Бүх юм хүний оюун санаа сэтгэл зүрхнээс улбаатай байдаг болохоор ариун гэж бодсон болгондоо монголчууд хүний өөрийн гэхгүй тэрэнд их сэтгэл гаргаж ханддаг байсан. Үнэхээр гал гэдгийг бол хөгжөөнөө гэж арц ханганыхаа сайхан өмнөрээр за тэр шар тосоор хөгжөөгөл тэрэндээ зориулж өөрсдийнхөө сэтгэлийнхаа чин сэтгэлийнхаа тэр сайхан бодол санаагаа тээж ингэж хамжиж байгаа байхгүй юу? Барууны 55 тэнгэрүүд болон цагааны харын 44 тэнгэрүүд гэдэг ялгаа нь юу гэдэг вэ? Ер нь аль тэнгэрүүд нь гал усаа тахдаг бай. Харын тэнгэрүүд нь их тагтгөө, цагааны тэнгэрүүд нь их тагтгөө. Нэг бол 33 суудалтай улааны сахиустай тэнгэрүүд гэж байдаг. Энэ гал тахилгыг ямар онгодод буужир тагтдаг гэсэн үг ба. За галын тахилгыг бол одоо альч тэнгэрүүд тагтдаг гэж би боддог. Ер нь одоо манай онгодооч одоо хэлж ярьж байгаагийн хуваар бол одоо тэгтээ улааны тэнгэрүүд бол улаан одоо галынхаа одоо нэлээд их хатуу хөтүүл одоо янз янзын үүлэндээ бол илүү сайн юм болов гэж би боддог. Аваа гэдэг бол одоо ламнар маань дахиад энэ тэнд аваа босгоод идэг. Тэгтээс бөөнөр маань зарим нь болохоор энэ сайхан тайг дотроо энэ сайхан урцаараа гал тахилга хийгээд сайхан урц усгаж байдаг. Тэгэхэд одоо сүүлийн үед бөөнөр маань бас л энэ тэнд очиод аваа босгоод идэг, аваагаа дахиад идэг. Энэ ямар учиртай юм болоо? Ер нь ламнар нь тахичих ёстой гэдэм болоо, аваагаа бөөнөр нь бас тахичих ёстой. Энэ аваа гэдэг нь яг юунаас үүдэлтэй юм болоо? Аваа бол одоо орчин цагаар бол ингээд ярихад бол хүний сайн сайхан одоо хамаг л одоо өвчин зовлон хамаг л муу мухай үлээл одоо арилгахын тулд одоо тэнд нэг үйл хийж одоо тэгээд хамаг байдаг үлэн даатгаж одоо орон дэлхийн аваа хангаатайгаа харьцаж байгаа юм болов уу гэж би ойлгодог. Тэгээд авааг бол эрт цагтаа бол одоо Монголын сайхан хаад ноёдынхаа үед эрт үедээ одоо Чингис хааныхаа үед бол одоо бүүдэн тахдаг байсан. Бөөгийн тахилгатай бол гэж байдаг, ламын тахилгатай бол гэж байдаг болов гэж би боддог. Эхлээд бол уул авааныхаа савдаг, эзэн савдаг живдэг одоо юу гэдгийг ойр тойрныхоо ойр орчмынхаа одоо ус одоо ойр орчмоо сайн таних мэдэх ёстой. Тэгээд одоо эцдүүдтэй нь өөрсдөө одоо ингээд очиод сайхан өргөл юмаа өргөөд одоо дахиж болох уу аваа юу дахиж болохгүй газар уу гэд бас энийг дахиж болдгоо газруудыг одоо ламнар одоо дахиад янз янзын болцсон бөөнөр одоо бас очиж дахиад янз янзын болцсон үйлүүд бол их байдаг. Тэгээд хамгийн гол нь юмаа л таньж одоо хангаа дэлхийгээл таньж мэдэж одоо хангаа дэлхийтэйгээ сайн харьцаж сурах хэрэгтэй. Монголчуудын ярьснаар бол галын борхон гэж байдаг тийм үү? Энэ бол бүхэн чинь хүний тархины ертөнцийн ойлголт юм шүү дээ.
Тэгэхээр тэрийг байна гэж үзээд хүндэлж байгаа бол хүндэлсэн шиг хэрэгтэй. Байдгуумаа гэж үзэж байгаа бол тааллаараа болно үст тийм үү? Энд бол хүн болгоныг асуудаг байх тийм шаардлага байхгүй. Гэхдээ байдгаа гэдгийг өвөг дээдсээ мань оюун ухаан тэр биднээс дутуу байгаагүй шүү дээ. Тэгэхээр байж л таарна тийм үү? Ер нь одоо буу болно гэдгээр одоо ямар хөө шинж тэмдэг ер нь илэрдэг бай. Одоо хүмүүсд одоо буу болох дээр тэгдэг ингэдэг болохгүй хүмүүсийн маань хүчээр болох гээд байдаг. Заримд нь өөрт нь ямар шинж тэмдэг мэдрэгддэг бай. За энэ тухай ярихад нэлээд төвөгтэй л дээ миний дөө. Гол юм нь юу гэхээр тухайн хүний өөрийнх нь мэдрэмж бас оюун санааны хөгжлийн байдал орчинтойгоо харьцаж байгаа тэр хүний чадвар интерес шалтгаалаад хүн хүндээ өөр л байх бах. Заавал тэгэх ёстой, ийм байх ёстой гэдэг иймэрхүү нөхцөл шалтгаан бол байхгүй. Одоо эхээс төрсэн цагаас эхлээд хөхөн мөнх тэнгэрийн одоо тамга тэмдэг гэж одоо үр хөвгт дээр хин нэгэн удам судар дээр гарч идэг. Тэгээд тэр тамгаараа л одоо тамга тэмдгээрээ л одоо явсаар байгаад бүү болдог тохиолдлууд бол маш олон байдаг. Одоо тэгээд хамаагүй нэг архиулаа гээл болохоо байсан бүү. Одоо тэгээд ийм байна гээл ерөөсөө болохоо байсан бүү болго гээл ингэдэг бол тэрийг бол өстой том буруу гэж үздэгэ. Одоо өөрийн гэсэн тамга тэмдэг одоо тэр хөх мөнх тэнгэрээс өгсөн заяасан одоо зам аргуу одоо юу гэдгийг тийм юмар л бүү болдог гэж байна. Одоо сүүлийн үед болох дээр одоо нэг айлын одоо эхнэр нөхөр хоёр хүүхдүүд нь дүүнэр нь одоо нэг айлд бараг 10 хэдэн бөөгийн юутай байдаг. Ингээ асуухлаар манайх угаасаар бөөгийн удамтай тийм удамтай гэдэг. Удам бол мэдээж нэгээс 2 3 удамд одоо сахиус байх тохиолдол байдаг л да. Тэгвэл эхнэр нь нөхөр нь хүүхэд нь баргаж хүүхдийн хүүхдүүдэгээр ингээд явдаг. Тэр тал дээр юу гэж боддог вэ? Одоо тийм олон бууд илгэрэх бол одоо нэг гэр бүлээс одоо маш олон бууд илгэрэх л бол одоо тэрийг бол нэг тийм сайн үйл биш гэж боддог. Одоо нэг одоо их эцгийнхаа талыг онгодэгч юм уу аль талынхаа онгодэгч байдгийн те өөрсдөө даагаад одоо бас тэгээд явбал арай дээр юм уу одоо тэгхгүй бол одоо тэгэл ах дүүс нь хамаатан садан тэр хаяараа бүү олон бөөнийг дор байх бол тийм. Би одоо багш гэдэг хүнийг бол маш их хүндэлж хайрлаж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээд одоо алтан сайхан замч хүн гэдэг бол одоо өөрөө их ариун нандан одоо зөв сайхан байж одоо түмэн олон улсуудад одоо замчилж одоо ингэж явна гэж би боддог. Тэгээд одоо багш сайн байж л одоо шавнар сайн байна л гэж боддог. Багш хүн бол одоо эрдэмтэй даруу одоо тэгээд өөрийн гэсэн одоо 2 3 гიშгээд эргэж мөрөө хардаг одоо ямар үйл хийчвэ гэдгээ өөрөө мэддэг тийм л байх ёстой гэж боддог. Дээхэн үедээ улаач хүн онгод тэнгэрийн бариад залаасныхаа дараа багшаагаан дагаад аглагт 10 жил 10 гаруй жилээр гардаг байсан баг. Энэ юу гэхээр зэрэг өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө олох, онгод тэнгэртэйгээ холбогдох тэрнийхээ чадварыг өөрийн биедээ буулгаж
суулгаж чаддаг бол тэр цагтай та дараа олон түмэнд тусаан хүргэж ингэж явдаг байсан хэмээн айлддаг. За өвөө болоод өөрийгөө заслаа, ах дүү орон гэрээ заслаа, түмэн олноо заслаа. За 3 жил бол хичээгээд одоо мундаг сайхан одоо засал юмаа хийгээд ах дүүсээ засаж залаад, түмэн олноо засаж залаад тэгээ зөв дүн мөртөө явж байгаад одоо тэгээд 3 жилийн дараагаар онгодууд тэнгэрүүд өөрсдөө одоо цаанаасаа одоо бид нэр одоо түмэн олондоо хэрэгтэй тустай үйлийг хийнэ гэсэн цагт нь л одоо багш болох эрх бол үүсдэг болов гэж боддгоо. Өөрсдөө сайхан чадлаа аваад тэгээд чадлаараа одоо өөрсдийнхээ тэр чадал хүчээрээ л одоо эрчим энергиэрээ л одоо түмэн олондоо тус тийм болж явдаг болов гэж боддгоо. Төрн бөөгөө харж үзэх хэрэгтэй. Төр бөөтэй байж хүчтэй байсан Монгол. Түмэн олон бөөгөө дээдлж байж хүчтэй болсон. Өнөөдөр төрн бөөгөө өвчгээ байлаа. Түмэн олноос хагас хогсоо дээдлдэг болж. Тэгэхдээ одоо сүүлийн үед монголчууд манаас бөөг ойлгодог, ухамсарладаг. Зүудлаар нь бөөхөр л хар хилам хийдэг, хараал цадах хийдэг гэж ойлгосон. Яг үндсэндээ хүний зам өрөөнд тэгшилдэг. Заяад өөргөн сулууддаг бид нэрсэн. Тэгээ төрн бөөтэй байж Монгол улс хөгжтэй болно. Төрн бас бөөгөө осны жоохон дэмжээд, уул уснаа тахилга тайлгана. Энэ бас харж үзэхэд нэр янз бүрийн баймар байх. Тийм ээ, ганц зэрэг галын тахилга байна, уул усоо тахилга. Энэ бүхэн чинь явж явж л энэ тэнгэрээ үйл. Би түүхний Одмын Монгол тэнгэрүүдийн зан үйлийн энэ л яваад байгаа. Лам бол одоо хийгээд байна л да. Төрөөс ламад идлэл ном уншуулаад хайрхан дахиулаад байна. Ламын уншлаг тайран дотор бөөгийн үг шид үлдсэн байдаг, явж л байдаг. Тэгэхээр бид нөөс ламаа бас нэг буруусаад авах юм баймааргүй байх, тийм ээ. Үйл нэг юм, үг нэг юм. Бид нэр Karena negara sebagai yang wiman raja, mereka lagi wiman raja. Ya, jangan hayal ini jangan mangkar sendirilah. Mungkin semua raja ini antum bersih orang asyam lagi kerular menewi irau. Ur nilene, ur di cinnes, velar,